Hi guys. Хоёр улаанаа нэ. Хөө яар бит хоёр хараа өнөөдөр ерөөсө хоорондоо ярилцаагүй байсан чи хоёлаа юм улаан болоод ирчих. Час улаан би тий яаж. Час улаан өнгийн юм бүр уулаа. Гоё нөө гэхдээ ариггүй бүр улаан цүнхтэй. Би бүр улаан цүнх улаан уруулсан бодогтой. Тамхин бас улаан. Галын тамхич. Тамхины гал. За guys, welcome to episode 8. 5 minutes podcast эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн сайн сууж байсан уу? Бид хоёр сайн сууж байна. Өнөөдөр эхлүүлсэн. Өнөөдөр 5 дахь өдөр. Гоё өдөр. Би 5 дахь өдөр гээд Мишельтэйг орой гэгэлцэх юм болов гэж бодоод уул амар бэлтгэлтэй юм улаан сахимахтай гарчирсан чи манай гарахгүй гинэ. Би guys өнгөрсөн 7 хоногт гарсан хгүй юу. Тэгээд хэдэн сар арх уугаагүй байж байгаа дуусна ш нэрээ. Хард. Тэгсэн тэгээд яг арх ууж байгаа хэсэг нь угаасаа фан лсэн л да. Гэтэ зүгээр ингээд миний жоохон энерги нэлээ унсан гэхгүй юм. Олон хүн амьтан дунд удаан ороогүй байж байгаад орсон чинь нэлээ ядарсан, хэд хоног мяарсан. Өнөөдөр л ер нь буцаад сэргэж байгаа юм уу? Тэгэхгүй бол би бүр амар ядарсан. Тэгээд яг гарчиж магадгүй өнөөдөр сэргэсний. Бид хоёр болохоор өнөөдрийн юугаараа эпизод би одоо ингээд хүмүүс энэгээр амар их явсан заяа би тэгээд тэрүүгээр байн гарна. Хоёр өнөөдрийн эпизодоор болохоор Reddit story тэгээд тэрнээс гадна би speed dating дээр хүмүүс ямар асуулт асуувал зүгээр юм бэ гэд асуултууд бэлдэж ирсэн байгаа ариггүйнээс асуухгүй. Тий. Өнөөдөр би сонсно. Асуугдана. За story-доо би өнөөдөр манай Мишельт бүрэн подкаст. Би тэгтээ яг юм Reddit story-нууд ингэж уншсан чинь яг нэг тиймэрхүү юмд сонирхолгүй болохоор үнэхээр хэцүү мэлээ guys. Би бүр ингээл хоёр story-г үзчихэл би бүр ямар хэцүү бэ энэ хүний амьдрал надад ямар хамаатай гэж бодож байгаа тийм аимшигын story-г нь сонгож авсан. Байко. Би халуун ванила авч байгаа. Халуун ванила. Би нэг даралттай. За яна. Би сонсон гэсчихсэн санагдаад байна. Ярих гэж байгаа чинь энийг даах юм. Guys, энэ Reddit story. 2011 онд Williams гэдэг хүн бичсэн заяо. Ямар subreddit дээр бичсэн бэ гэвэл Let's Not Meet гэдэг subreddit дээр бичсэн байд. Калифорниад болсон юм байна заяо. Шөнө 2 цаг болж илаа. Найзынхаа гэрт тайван аюулгүй хороололт арх ууж инээлдэн ярьж хөвгөлдөж байлаа. Хөвгөлтэй байхад цаг маш хурдан өнгөрдөг. Хэдхэн минут гэж бодтол бүтэн цаг өнгөрчихсөн байв. Би хитрхи их уусан байл. Хутуу хിവэр түүний дүлдэж унтахыг хүссэн ч ичид санаа зовсон учраас унтъя гэж хүсэлт тавьсангүй. Машин руугаа гэлдэрч очиод түлхүүрээ гаргаж хаалгаа онгоолгон арын суудлал руу орлоо. Тэнгуудлаа машиныхаа арын суудлал дээр нөгөө цамц мамд сонин бэнноо ингээд нөмрөөд унтсан гинэ. Туулаа. Саяныхыг лүплэр өдөө. Харуулъя. Толгойд хамгийн муу зүйлс эргэлдэж эхэллээ. Цагдаа гэрэл тусгаж шалгах эсвэл сохтуу хүн миний машиныг мөргөх ч юм уу. Бодоод хамаг айцсан л төрөөдсөн юм. Холын зайнаас хөлийн чимээ сонсог. Хайрган зам дээр хүн алхаж байгаа нь тод сонсогдож алхан бүр ойрцоор үе тэр хүн зогсож байлаа. Тэр хүн машинуудыг шалгаж хулгай хийх гэж яваа бололтой. Би 3 удаагийн бүрэн зогсолтыг тоолж амжсан бөгөөд дараагийн бүчид тэр яг миний машины цонхон дээр ирээд амьсгалж зогсов. Би хүсчгүй. Бидний хооронд 1 футын л зай байлаа. I see you. Тэр хоолойн 40 гаруй насны эрэгтэй хүний хүүхдийн дуугаар ингэж I see you. Тэгээ би хөдөлсөнгөө цонхрууч хараагүй. Зүгээр л хог хിവэр үлдэв. Хог хിവэр үлдэв. Би имэн амьсгалгаа багсхан бараг зогсоох шахаж саажилттай мэдвэ. Би зогтхоо тэмцүү гэсэн хоёрын дунд байсан ч аль нь аюулыг улам нэмэгдвэл. Наач яг зүүдэлж байгаа да. Би хөдөлгөөнгөө зөвхөн бурхан намайг аварна гэж найдлаа.
Тэр дахин машиныг тойрлоо. Миний баруун талын хаалганы борил хид удаа татагдав. Дахиад нөгөө хүн чинь би чамайг харж байна. Өмнөхтэй ижил өнгөр хийсэн ч энэ удаа илүү ууртай бухимдсан байлаа. Би чамайг харж байна. Тэр яг намайг хөдөлгөж хог биш илчлэх гэж байгаа мэд. Цонхыг нь тогсон. Төмрөөр шил цохиж байгаа мэд чимээ байлаа. Одоо нэг зоос аваад цонхон дээрээ цохиж байгаа гэж төсөв. 40 настай эрэгтэй хүн. Тэгч боо гаргацсан зогсож байлаа. Яа би энд ингээм аимшиг яриа. Намайг poker face гэдэг. Чиний нэр хин гэдэг вэ? Намайг trash гэдэг. Чи айлтаа наа. За. Еврей. Дуу хоолой нөөцлөгдөж өчтөө мэд аимшигтэй өнгөр хэллээ. Чи өөрөө тийм ингээд So funny. Тэгж байгаа өнөдрөөр орондоо шээх үгүй. Намайг буудах ч юм уу олон удаа хутгалах ч юм уу гэж бодсон. Зөвхөн нэг хүсэлтэй байлаа. Хурдан тэсвэрлэхүйсгээр алчих. Харин удаан зовоох хэрэггүй. Гэтэл гинэт юу ч сонсогдсонгүй зөвхөн зүрхнийхээ цохилтыг мэдэрч байлаа. Энэ хүн одоо юу хийж байгаа бол зүгээр л намайг шүтэж зогсож байна уу эсвэл арын судалгүй цаг хөдлөхөө болсон мэд гэж эцэст нь хөлийн чимээ холдон алга боллоо. Бурхан минь тэр явчихлаа. Гар мандах шинж тэмдэг гарч иртэл нэг цаг хүлээлээ. Дараа нь урд суудлал руу очиод машинаасаа галзуурсан мэд хурдан бүрэн ирүүл болоод гэртээ харьлаа. Тэгэл болоо. Би яриа чи сонссон байсан дээр юм байна. Миний бодлоор наад хүн чинь зүгээр л айсан үнд аргал хөдлөн л гэдэг нь хэлсэн юм санагдлаа. Тийм. Ингээд харваас нэг хүн явах хулгайч хийж болно шүү дээ. Тэгээ ингээд төхөцсөн чинь машиндаа ингээд айж мацсан гэсэн нуугдцсан ингээд жаан гот нь хөрхидөө гэ айган гото бүр айлгаад. Гэтэ чи ингээд машин дотор байж байхсан чинь ингээд 40 ирэх насны эрэгтэй хүн ирснээ цонхон дээр чинь ярил айн. Гэтэ хамгийн гол нь нээ өөрөө жохон тэр паркингнасаа жохон гараад хөлийн хөлт мүлдээ очиад зогсож болно шүү дээ. Анханасаа тэр буланд айжсэн хэрнээ тэнцний айсаар ингээ байсан чинь дахиад аргал хөдөлгөөр юм гараад ирчих واخхой. Харин тий. Чиний уншчих тайсан уу? Аггүй. За одоо speed dating дээр та нар гоё асуулт. За бэлэн үү? Одоо би ариггүйнээс асуу. Би айж бэ. Гэтэ speed dating дээр шүү дээ тий. Хитгэн минут өгж байгаа шүү дээ. Тэнгууд чиний нэр хин бэ гингуутлаа шууд амар хурдан шүү сонь асуулт асуух нь зүгээр гэж бодож байна. Тэгэхгүй ингээл чи юу хийдэг вэ гэж ингэ нөгөө дасгах асуултууд хэрэггүй гэх юм уу? Шууд л тэнэг асуултууд асуувал гоё гэж бодож байна. Тийм бах. Би угаасаа нэр мөр бичигдсэн мэт чи тэгэхээр шууд л хараал шууд. Тэнэг асуулт. Би нэг speed date гэх юм чи цаашаа зөөр нэг ивентэд яваад нэг уулын ой донд ингээд өдрийг гоё өнгөрөөдөг. Тэгээ тэрэн дээр нэг хөтөлбөрийн нэг нь speed date тэгээд тэнгуүтэй жинчээ чинь ир юм хамаагүй зуur шууд нэгэнтэй танилцах үйл явцал болж байгаа. Тэгэнгүүт яг юу идэг вэ, хитдэг вэ, хин гэдэг вэ гэдэг асуултууд амар олон давтагтахад нэрэл залхах юм л. Харин тийм. Тэгээ би яаж ах чинь жоохон юм олон хүнд интроверт болчтой болохоор би бүр ингээд цухтах гэж. Тэгээ за одоо эхлэхч би сандлаасаа босоод явах гэсэн чинь яг миний өөдөөс харж исэн эмхтэй ганцаараа болчихсон таахгүй. За ингэж цас арай муухай загинжлах юм гэж та буцаа босч явснаа буцсан шийдсэн. Сайн уу гэ. Тэгээд дундаас нь ингээд жоохон би нэг 10 орчим хүнтэй юм ярьлаа. Тэнгүүтээ шууд тэндээсээ шууд гарах боломжтой ангууд нь гарцсан. Тэгээд надад л жоохон амар хэцүү санагдсан ер нь. Тухайн үедээ нөө чиний өмнө подкастынхаа үеэр айгүй тийм олон асуулт тавтагдаад байхаар айгүй хэцүүсэн мэсэн гэж ярьжсэн шүү дээ. Тэрийг сонсцсон байсан болохоор за арай жоохон сонирхолтой байгээд аль болох өөр юмнууд асуух гэж хичээсэн. Тэр үедээ тэгтээ сэтгэхээр бас хэцүү болохоор орхосоо өмнө сонирхолтой асуултууд толгойн дотор бодоод за эхлэе. Би англиар нэлэх монголоор очлох уу? Монголоор чиний хамгийн ичдийн мөртлөө тэрүүгээрээ бахархдаг зүйл юу вэ? Хэрнээ бахархдаг аа. Бусад хүмүүст бол амар embarrassing. Гэтэ чиний хамгийн ингээд
бахархдаг зүйл. Жишээ авахгүй болно ч гэсэн амар хэцүү. Одоо жишээлбэл дуулах. Би тийм штэ. Дуулах ингээд амар инээдтэй дуулдсан мөртлөө чи амар тэрүүгээр бахархдаг байж болно шүү дээ. Тий. Би нэг солгоо биш мөртлөө. Би солиоч чинь. Нэг гоё дуулдаг мөртлөө. Караоке орохоор микрофон тавих дург. Тийм тэгэхээр чи амар тэр чи хаяа амар солгоо за. Би нэг удаа ингэжсэн за. Ярьж л үгүй лөө. Ингээд ангиараа бас нэг сургалтанд л ийсэн. Тэгээ манай ингээд дан ирчүүд. Тэгээ өмнө нь ер нь ингээд ажлын шугамарч гэсэн дан ирчүүдтэй шоудаж барьж ингээд караоке орж ирсэн. Тэр үед ганц эмэгтэй амар нандин байгаа шүү дээ. Тэр эрэгтэй хүмүүст донд. Тэнгүүт би ингээд салгаач гэсэн ингээд дууд болохоор манайхан ууа гэж орилж мөрлөл нэг эмэгтэй шингөө олоо гарч ирэхээр эрэгтэй хүмүүс ч баярлал намайг хөөргөөл би ч амар хөөрөөл ингээд дуулж муулаа. Тэг яг тэр сургалтын дээр ангид дахиад нэг охин мэсэхгүй би тэр хоёлаа. Тэг маа нөгөө анги охин амар наран шиг амар гоё дуулдаг. Баа гэж бараг хүн болон амаа ангаад манай ангийн банд нар яг өмнөх хүмүүс шиг намайг аргун гэхэл нэг жоохон хөөрцөн яг тэр эрчиндээ микрофон аал гэж шууд солгороо тэгч манай ангих татаж байна. Яаж ч нөгөө нэг сайн дуулдаг охины араас нь шууд залхаад амар өөртөө зоригтой орж ирээ тэгээд бас нөгөөдөл ч үхтлээ нэ би банцсантай очиж зодож шугаад. Нэг тийм болц. Тэгээд ер нь гоё дуулдаг гэсэн караокены микрофон тавих дургу. Болчих юмсэн сэтгэл багтаад иддэг л. Би TikTok бүжиглэх төртэй. Бүжиглэхгүй байх. Би ингээ гэртээ байх. Яа гоё ягаад тий TikTok-ийн хамгийн сайн бүжгэн юу вэ? Ойрд шүү дээ тий. Үгүй би ер нь гарч байгаа тренд болгоныг сурахыг л хүсдэг. Ойрд шүү дээ тий. Тан тара чи мэдгүй бах тий. TikTok-ийн бүжиглэх ганцаараа бэлтгэлэх туртай. Гоё юм байна. Гэтэ би амар сайн бүжиглэж байгаа юм шиг санагддаг надад. Тэгэхээр би жоохон бахархдаг. Хөрхий би. Үзэж болохоо. Жишээр хийд юм аа зөвхөн өөртөө зориулсан. Өөртөө л бичлэгээ хийдэг. Харж болохоо. Би яг шил. За, явчих. За. За бүгдээрээ ариггүй нэг хүлээцгээе. Би нэр өнгөрсөн 7 хоногт шин 4 хоногийн өмнө юм байна. Шин влог оруулсан штэ. Та нар үзсэн үү? Тэгээд ойрт хүмүүсийн homebody vlog үзье гэдсэн болохоор нэлээд урт 30 минутын homebody vlog оруулсан байгаа. Тэгээд та нар homebody vlog үзэх дуртай үгүй юу бас бичээрэй. Чамаг байхгүй амар муулж чамаг. За дараагийн асуултанд бэлэн. Би бэлээ. Чиний амьдралын аль үе хамгийн hot үе байсан бэ? Одоо чи өөрөө hottest. Одоо. Yes, би яг надад тийч өглөөжсэн. Тэгвэл нэрээ зэйдэж би өөрийгөө нэг тийм амар секси гэж боддог байхгүй юу? За. Тэнгүүд хүмүүс намайг амар юм секси гэдэг. Тэгвэл тийм л гэсэн үг байхгүй. Өмнө агиох нөө cute mute гэдэг ч юм уу. Тим комент авдаг гэсэн бол одоо яг тийм хүүхэн болж байна. Харин тийм үннээ хэлдэг одоо шоу байсан бол чи өөрийгөө яаж танилцуулах байсан бэ? шууд ихний танилцуулга нь уу? Ямар хүн гэж өөрийгөө танилцуулах байсан бэ? Би ер нь худлаа хэлж чаддгүй. Айгуу тийм өөрийнхөө үнэнч хөрх аштай. Тэг юм л. Окей. Нэг дамжсан танилцуулгалцалтай. Муу талаа ярьдаг. Муу талаа. Үгүй ингээд үнэ хэлэн гэхэр чинь яг сайн талаа угаасаа ярих чинь ойлгомжтой юм чинь муу талаа хүмүүс нэг их ярьдгүй шүү дээ одоо шууд хүнтэй анхны удаа уулзснаа ингээд таньснаа ингээд муугаа хэлдэг шүү дээ. Тэгэхээр чи тэг муу талаа хэлвэл миний муу тал уу?
Би жоохон clingy. Жоохон obsessive. Cancers. За 24 цаг нэг хүн тартай бол 24 цаг хамт байхыг хүснэ. за Чи өөрөө хариулахгүй юм уу? би амар юу хэлбэлцэлтэй гэх юм уу? Орон гарan. Миний мод ингээд амар орон гарan байгаад байдаг. Тэрийг би зохицуулах гад чаддгүй. Уусаа цаанасаа тийм бүр. Тэгэл өөртөө зохицуулах гал хичээж л явж. Чи ингэж урд нь ичдэг байсан. Одоо харин тэрүүгээр бахархдаг зүйл чинь юу вэ? Бахарх нь цаашаа зүгээр юу яачих вэ? Одоо жишээ би амар сугны махтай байхгүй. Тэгээд өмнө амар хичээд мак цаг өмсдөг ч юм уу нэг тийм нуудаг байсан. Тэнгүүт одоо болохоор одоо байгаа юм л байгаараа юм чинь гэж одоо жишээ энэ мэнтэй ингээ явахаар ингээ сугны мах ингээ гардаг байхгүй. Тэнгүүт тоохолцсон гэх юм уу? Whatever гэж одоо. Yes. Дэлтэн чих. Нэрээ тэгдэг гэсэн штэ. 10 жил тахад ингээд дэлтэн чих штэ тий. Үсээ дандаа ингэж удагсан заяа бүр үсээ боодгоо. Тэгээ одоо л өстой дэлтэн чихээр бахардгсан чинь нэг дэлтэн биш болоод байгаа. Жохон бахад амин дэлтэн. Тийм чи зүгээр гадаа хоёлоо тоглож монголтой байх дэлтэн чихнээсээ яа миний чих гэл ингээд тэгээд гэсэн штэ. Одоо л өстой хамаагүй. Тэгээд том тух бас. Жохон бахад бас яг тэгээд идэгсэн юм том тух гэх. Одоо like whatever. Чиний оршуулган дээр тоглох дуу ямар дуу байх вэ? Захан монголчууд нэг оршуулган дээр дуу муу тоглоод идэггүй те. Монголчууд ингээ оршуулган дээр гунигэлж нөгөө ном л уншилт шүү. Тийм гэхдээ дуу муу тавьдаггүй шүү дээ. Яг энэ яг жоохон Америк соёллаа л да. Тэгтээ тавилаа гэж. I'm a cripple. Тэр нэг тав. I'm a cripple. Сүүл би кино үзчихээд нэг олсон доогоо Los Perros гэсэн. Тэр надад сонслоо гэсэн үү? Тэр хоёрын аль нэгийг тавил. Ирээдүйд манай хүүхдүүд харж байвал ачаа нар маань харж байвал энэ хоёр дуугийн нэг юм байна. Оршуулган дээр минь тавиарай. За би тавья. За. Би өөрийгөө айгу урт наслах байх гэж бодож байна. Би ч гэсэн. Одоо энэ амьдралын зураас гэж байдаг. За. Гэтэ минийх удахгүй нийлчүүл. Хон дээр мөнгөтэй юм шүү. 2 мөнгөтэй. Тийм шүү. Хөлийн олон дээрээс ба. Тийм. Ямар сони. Тэгэд энэ судлаагаа штэ. Энэ хоёр нийлчүүл би урт наслана. What? Энэ хоёр нийлэхгүй болвол чи зөндөө наслах юм уу? Oh shit. Би зөндөө засалмааргүй шүү гэхгүй. Энэ хоёр нийлэхгүй болвол би богинослно. Тэнгүүт энийг яаж үздэг гэхээр ингэдэг гинэ. Энэчнээс 10 жил 20 жил 30 жил 40 жил гэнгүүт би нэг 50 мавтайд өнгөрөхөд байгаад байгаа байхгүй. За би чиний дууг 50 төгөл. За. Чинийхийг харахад жоок шүү guys. Та нар сүртэй хүлээж авах ба. 1 10 20 30 буруу 1 2 3 4 энэ чинь 40-с бараг 70 80 явах юм шиг. Яаж юуг нь хараад байгаа юм? Энэ амьдралын судлахгүй юу? За. Тэгвэл эн чинь ингээ 10 жил гэж байгаа. Ингээ 20 жил, ингээ 30 жил, ингээ 40 жил, ингүүтээ 40-с доошоо ингээ харахаар 50, 60, 70 ингээ явах. За 90 мянга наслан гэж. Өөш баг гэхгүй. За тэгвэл одооноос жоохон эрүүл амьдрахгүй болвол би чинь богино наслах байх гэж одоо хамаагүй байгаа зү шүү дээ. Чиний муу хүн болсон түүх юу вэ? Одоо энэ ийм түүх. Одоо чи ингээд ийм сайхан хүн байж илаа штэ. Тэнгууд чамд ямар нэгэн ивент болж байгаа штэ. Тэр ивентээс хойш чи муу хүн болсон байхгүй ингээд villain болт ингээд гом ингээд broken болоод шифтлээд би одоо enough гэдэг ингээ өөрчлөгдөг. Тийм story чинь юу вэ? Юу, ер нь л бас ихчтэйгээ муудалцсанаас хашаа. Тэр яг нэг би их сургуулаа төгсөлөө айгуу чигцөөлөнтэй хүний аясаар амьдардаг гэсэн. Чи ингэдэг гингүүтэн заа гэж хүлэн зөвшөөрөл. Тэгээд ихчтэйгээ нэг өдөр муудалцаад за одоо enough гэд тэг би хүнд үгүй гэж хэлж сурсан. Тэр ихчтэйгээ 2-3 жил харцаагүй. Тэр хугацаанд ер нь өөрийгөө амар сайн үгүй би завгүй байна. Би ч чадахгүй, би ядарч байна гэдэг юм. Өөрийнх нь төлөө ингэж үгүй гэж хэлж сурсан.
танихгүй хүнээс шигчээсээ тийм сурсан гэхээр бас сайн юм шиг санагдаж байна тий. Тийм тэр яг миний шифтлэх болсон үйл явдал. Би тэрхий их чинь хин гэдгийг мэднэ сайн уу. Танад ихчтэй. Манай ихч биш. Тийм танаа ихч манай ихч. Манай одоо хоор ихч үү тий. Чамд аа мó. Надад би тэгэл хүн дурлал сүрх минь өвддөг. Одоо энэ би өөр хүн болно. Тийм гэхдээ минийх no shade 4 жилийн үеийнхлээсээ салсан маань. Бэдэг шүү. Би өнөөдрөөс их тэрийг бодсон. Deep ярмаг байна guys. Okay. За тэнгууд за what's your Roman Empire гэж байгаа байхгүй юу? Тэр нь юу юм бэ гэхээр ингээд одоо хүмүүс ингээл эргэтэн одоо жишээлбэл таац ширтэл нэг юм бодоод идэв штэ нэг. Яг тэрний шиг чамд ингээ баян толгоонд чинь орж ирдэг тийм бодол байгаа юу гэд гинт зүгээр байж байгаа гот толгоонд ороод ирчихдэг. Сөрөг бодол юм уу? Сөрөг биш зүгээр л Гинт орж ирдэг бодлоо. тийм obsessed болж боддог бодол байгаа юу. За хариулт юм би нүрнээс нь ойлгочихлоо. Дараагийн яасан. Окей, зүг байна гэж. Чиний хамгийн айц Айцаа утгагүй айц. сохорлч үдэ гэж байдаг. Би хаяа бүр ингээд гинт байж байгаа би сохорлчвал яана гэж айгаад тэрнээсээ болоод нүдрөө юм зам орчдоор жоох ингэж мингээд хаяа ууй Тэгжсэн мөн өдрөж юм орж исэн мөн. Tad би бас тэгж бас боддгоо хаяа сохорлчвал амьдралыг яг ямараар хийчих бол одоосаа хараад аа ийм төгс санаанд орчлоо. Би жоохондоо ингээд нөгөө амир ийм математик бодож чадахгүй бол яах вэ гэж айд хөвгтэйсэн бохгүй. Яг чи математик хичээлдээ амар дуртай. Тэгээ математикийн хичээлээ бодож чадахгүй бол яана гэж амар айд гэсэн. Тэгээ би нэг удаа гэртээ байжгаад цогн цохолчдөг байхгүй юу? Тэгээ цогн цохолсон чинь би яана би одоо ингээд математик бодож шүнжин сандраад хүй guys. Тэр бол нэр нэг амар айдсээс. Тэгээ би бүр шүнжин математикийнхаа намайг гаргаж ирээ бодлого бодож үзэн. Тэгсэн чи ашиг бодоод байна. Хиттэй дээ. Жаахан. Орилээ би дээ. Тэгээд амар инээдтэй тэгж бүр амар сандарч ирсэн шүү дээ. Математик бол амьдрал нь шүү дээ. Тий амьдралээс угаасаа би математикийн сургууль сурдаг. Нэг удаа бас заяа нэгдүгээр ангид байсан тэр яг 3 дугаар ангид байсан. Би нэг 2 дугаар анги өсөрсөн. Олонлогтой яхад жилийн хичээл дээрээ байжсэн чинь нэг л болохгүй бодож чадхаа болоо 0 руу уцаавал гардаг байхгүй. Тэгснэ ээж рүүгээ 0-д орж ингэж хаалга хангалттай залгаж байгаа байхгүй. Ээжээ тоо яаж хугаад өглөө би мартсан байна. 9 сарын нэг нь хөөрхий бэ. Нэг ингэж мингээл тоо хугаад нь штэ. Мартцсан. Тэгээ ээжээсээ асууж багшаасаа асуухаас хичээд за сонирн байгааз. Хөөрхий багшаасаа асуухаар яаж чаж уг нь асуух хэрэгтэй штэ. Тэгээ ээжээсээ асуугаас санчаад уйлж байгаа. Тэгээ бодож орж ирээ бодож илээ. Багштай өөрийгөө баталмаар л байсан мэлгүй дээ. Мартаагүй би сайн гэдгээ. Тийм. Гэхдээ ер нь ингэж гэсэн шүү дээ. 10 жил байхад багш нар амар сонио нэг ивент дээрээс болоод хүнийг амар дүгндэг юм шиг надад санагддагсан. Одоо би жишээлбэл одоо 90% нь шалгалтын дээрээ сайн авчаад 10% нь за нэг жоохон мя авчлаа шүү дээ. Нэг 60-аар тэнгууд шууд тэрүүгээр амар шууд дүгнждэг. Тэгээ шууд миний үнэлэмж буурчдаг байгаа дээ. Би амар санал нэгдэггүй ингээд миний амар уурыг хүрэгдэгсэн. Тэгэл тэгсэн баг. Тийм. Тэгээд би ер нь багш нартаа дандаа 100% харагдах хэрэгтэй байна гэж боддог байсан. Тэгтээ шүнжин тоо боддог л бүр фан ялаа ёо. Тийм. Тог зохиолно би тарих ажиллахгүй. Би одоо тоо бодох хэрэгтэй. Толгооноос гараа явчих үү амар яаж байгаа ч тэр чи. За би чам тайртай гэж хизээ хэлэх нь хитрхи эртээ. Эхний уулц өдрөө. Хоёр дахь дээр нь зүгээр юм уу тэгээд хоёр дахь дээр нь ч бас. Гэтэ надад тэгж хэлжсэн тохиолдол нэх байхгүй. Чамд хэлжсэн тохиолдол юу? Тэр нь ихт санагдчихсэн үе ягаа юу? Байхгүй юу? Яг л надад бол ихт хэлжсэн үе хэлж байгаа юм шиг санагдчихсэн үе байгаа. Би тэгээ буцааж хэлээгүй. Амнаас гаргаж байгаа хэцүү дээ шүү дээ тэр хөвчөн. Тийм дээ, тийм үгийг яаж амар хурдан хэлж чадчихна. Эсвэл надад хайртай байсан болов уу? Яг тухайн үнд нь яг чихнээсээ тэгж мэдрэгдсэн ч гэж магадгүй л те бидний одоо хоёулынгийнхэн зүгээс бол жоохон эрт санагдсан ч гэж болно шүү дээ.
Гэтэ би бол амьдралтаа нэг л хүн тайртай гэж хэлсэн. Хүрч явах та. Ард нь ингээд сайд дуу тамаар санагдлаа. Эхний болзон дээр хоолоо хуваах уу? Хуйлт. Хаваач тий. No problem. Share. Сэцүү. Гэтэ чи нэр айлын ганц биш болохоор би айлын ганц болохоор нөгөө багасаа юм хоол хувааж угаасаа зүгээр л тийм ойлголт надад байхгүй байдаг байсан байлээ. Тэгээд тэрийг би ер нь ойлгоод тэгээ одооноос би ер нь жоохон хуваалцдаг хүн байх гэж хичээж байгаа. Өөрөөсөө царайлаг эрэхтэй хүнтэй ирэх үү? Үргэлт. Чи. No. Because I have to be the prize. Би тэр relationship гэр бүлийн хамгийн хөөрхөн байх хэрэгтэй. За чи X-ийнхаа сториг social медиагаар үздэг үү? Би ч гэсэн үздэггүй. Би ер нь сток хийдэг ш. Хүн сток хийдэг. Одоо нэг хүмүүс чинь хоёр дахь аккаунт нээгээл сток аккаунтууд байдаг шүү дээ. Надад тийм байдгүй би зүгээр л хайдаг. Надад ч гэсэн сток аккаунт байдгүй шүү. Гэхдээ би хаяа зүгээр нэг хальт боддоо штэ. Тэгвэл зүгээр өөрийнхөө инстаграмаар л үзчихдэг штэ. Тэгэл амг үзсэн байг харал гэсэн надад ямар хамт. Гэтэ яг дагалцж байгаа тохиолдолд ялчгүй сториг нь бол үзэж таарна. А түүнээс дагалцаагүй бол ингээд зорж очиж харж марч үздэг. За чи яаж флирт хийдэг вэ? Сэтгэндэг вэ? Үгүй яг жинхнээс. Энийх юм болов? Хоёулаа тэгтээ би биенийхээ найз залуутай байж байгааг ерөөсөө үздэг. Харж байгаагүй. Бип. Хай бип. Юу жил хаяа. Тойрыг байхад нь харж ирсэн гэдэлхэн. Хамаг эксүүдийг маань залчихлаа шүү. Ямар тэнэг юм бэ? Тийм болохоор нөгөө эртөөний хажууд яг ямар зан гаргадаг юм төсөөл гэж жоох хэцүү байна надад л. Би ихтэй жоохон дундаа орчвол амар юм флиртийн үгнүүд бол ашигладаг. Өдөөн хат үгнүүд. Нэг юм sexting, text mix дээр. Гү зүгээр амьдараа. Мэдгүй нэг амнаас цаанаас нэг тийм юмнууд гараад идэв л. Түүс яг дөнгөж ихэнх үедээ бол тэгдэггүй дундаа орчингууд сайхан бараг энэ хараа тэр чил мэлгээ. Тиймэрхүү юмнууд аягүй ашигладаг. Nice. Гэтэ эрэгтэй хүн бас яг тийм үг эмэгтэй хүнээс сонсохоор амар догтлох баха. Бас тийм бах тий. Би ердөөс тэр талаас нь харахгүй зүгээр л юм фаны хэрнээ жоохон флирт тийм байсан үедээ тэгдэг. За тэгвэл чи өдөр алга адилхан хувцас өмсгөө эсвэл 7 хоногийн турш өдөр болгон гутлаа танихгүй хүнтэй сольж өмсгөө. Наа чи ямар хэцүү юм бэ? Өдөр болгон хувцас? Өдөр болгон 7 хоног адилхан хувцас өмсгөө эсвэл өдөр болгон 7 хоног нэг гутлаа хүнтэй сольж өмсгөө. Нөө адилхан хувцас өмсөё. Яа би ч гэсэн адилхан хувцас өмснө. За чи хинийг нэг ghost хийжсэн үү? Хийжсэн байлгүй. Тэгээд тэндээ feel bad хийсэн үү? Санаа зовсон уу? Одоо санахгүй хаг бодвол тгийг юм болов. Тийм байх тий. Тий. Би одоо бас хийжсэн л хэлэхдээ. Чи зөнд баха. Нэг ч ямар фаны асуултууд вэ? Харин гоё юм тий. Дэгдэнгийн асуудал. Та нар ингээд гоё бичиж аваад 100 ширхэг галууны хэмжээтэй луунуудтай байлдах уу? Эсвэл нэг ширхэг лууны хэмжээтэй галуутай байлдах уу? Зайлж. 100 ширхэг галууны хэмжээтэй луунуудтай байлдах уу? Зодтолдох уу? Аха. Эсвэл нэг ширхэг лууны том биетэй, луу шиг том биетэй галуутай зодтолдох уу? Нэгийг сонгоно. Яагаад тэгэхээр 100 ширхэг байхаар чинь нэгийг алж идэл нөгөөх нь хойноос дайрах магадaltaй. Тэгэхээр нэг том байхаар энэ хойноос юм ирнэ гэж санаа зовлоо. Луу шиг том галуу шүү дээ. Зүгээрээ. Луу шиг том галуу гэж цухтаасан ч болно. Чай цухтаж чадахгүй шүү дээ. Үхэлтэрлээ зээд хойноос гутгалуулчихснаас урдаасаа утгалал. Тэг хойд галуу жоо утга барьдгүй шүү дээ. Зүгээр зөрлүүлж байгаа. Чи эсрэг юм байна тий. Тийм би эсрэг нь яг гэвэл ингээл шууд хөшөглөл. Галуу чинь луу галаар үлэн штэ. 100 галуу чам руу 100 луу чам руу галаар үлэн л.
Тэгвэл луу шиг гимчин, луу шиг галуу чинь гал гарганаас. Гэхдээ луу шиг галуу ч гал гарах. Галуу юм чи гал гарахгүй шүү дээ. Яа. Яг тамэ гэдэг харсан шүү дээ. Энэ сэдвэр мэтгэлцээ юм. Болон дээр хэлчихсэн хамгийн том худлаа Үсгүй. Нэг юм хуучин одоо сүүлийн үед болцсон түүх хаварлаа л да. Хуучин жоохон бахта ингээл хүн амьтандаа болцохоор аппетит алгуулчихдаг гэсэн шүү дээ. Гиз дуурайд байгаа юм цаанаа өсөхгүй юмсан надад зүгээрээ өсөхгүй юм гэж хэлчихсэн. Гэтэ тэр чинь шарны амиа гоё юм уу? Хайлаа урлааны гэрэл та. Оо, sorry. Тэг юм идэхөө өсөж гэнэ юм уу гэхээр үгүй зүгээрээ гэл. За тэгвэл дараагийн асуулт. Хэрвээ чи тагнуулч байсан бол чиний тагнуулчийн нэр юу ах байсан бэ? Код нэр. Намуу. Намуу? Түгээмэл нэр болохоор Чамд намуу гэвэл бас би зүгээр л энэ тэнд захиалга өгөхдөө өөрийнх нь нэрээ өгмөргүй штэ. Тэнгүүт намуу гэлчдэг. Нийтлэг. Мартдаг. Чи би тагнуулч нэрийг түгээмэл нэр байх хэрэгтэй юм те. Юуг нь амар содон гэж бодсон юмсан ч болохгүй юм те. мэдгүй чиний л сонголт штэ. Дуламцдаг. Бас гоё. Дулмаа гэж. Цэцгийч юм. Дулмаа. Би бас дулмаа гэдэг нэр дуртай. За тэгвэл чиний зармигны төрлийн red flag юу вэ? Одоо жишээлбэл залуучууд зарим хэлээр орсон чинь нэг төрлийн зарим сонгосон чинь тэр нөө red flag. Хөөх, red flag гэж байх уу? Бааш ингэж энэ төрлийн зарим байдаг яа. Хайлтгүй шоколадтай им сонин заримнууд эдэн штэ. Им юу гэх юм бэ? Дотор шоколадтай юу? Шоколадтай тэнгүүд нэг юм юу харваас нэг амтгүй хайлтгүй шоколадтай нэг юм жоохон онцгүй заримыг байна штэ. Амт муутай. Тим заримыг сонгоод идвэл мэдрэмжгүй болов гэж би бодох юм байна. Яг желато сонгож ивэл окей тэ тэнгүүд Желато сонгож байгаа. Одоо желатоны юун дээр сонголтууд дээр. За желатоны сонголтоо mint chocolate зарим. Тэр дуртай тий. Үгүй юу. Гэл нөө өмнөх шиг ингэ ярихаас. Хэрвээ энэ дуу оруулж болохгүй юм бол би доор текст биччихсэн. Чи ингээд өглөө бичсэрх хэрэгтэйсэн ч унтчихлаа заяа. За. Чамд гэрээс гарахад 5 минут үлдсэн. Гэхдээ гэсэн чамаагүй чиний загаа хийх юу вэ? Нүрэ бодно. Би нүрний бодоггүй гэрээс гардаг. Тийм үү. Дэлгүүр орохоос ч гэсэн. Дэлгүүр орохгүй шүү дээ. Яг орхон хүнсний дэлгүүр мөлгөр орол заалчгүй кремд нь. Миний нөгөө арьс амир эмзэг болохоор жоохон салхи нар авчаар шууд хацар арьс эмзэгчдэг болохоор би яах чаргагүй юм дандаа бод. Гэтэ ямар ч нөхцөлд би эмхтэн нүрэ бодож ивэл арчаатай байна гэсэн үг гэж боддог болохоор дандаа нүрэ бод. Тэгээ зүгээр нэг арчаатай муухай үгтэй нэг тийм тэр үгийг юм биш зүгээр өөртөө гоё юм анхаардаг. Тэ тэр утгаараа Би бол яг 5 минут надад үлдсэн хурдан амар чухал ажиллагаа заавал битэл угаах. Чидээ уураа уурах. За ийм асуултууд байна. Nice. Ийм асуултуудыг спидтэй асуухаар юм байна. юу идэг мэдгээс хамаагүй дээрлэл юм байна. Ер нь бол чинийх байхгүй шүү дээ. Дөрөвнөөс хойш миний ярьсан юм та нар сонсогдог байх та. За тэгвэл та нар ийм гоё сонирхолтой асуултууд асууж байгаарай. Хөөрхөн баярлаа. Гоё хөгжилтэй. Тэр юу амар нэттэйсэн математикч л бэстл. Чи тэгтээ хүрдээ шүнжин чийлж мэдлж байгаагүй юу?
Би өстө бас нэг удаа манай ангийн багш ингээл бидрийг тойруулж суулгаж байгаа л гинт нэг рүүн заагаал хүрд асуудаг гэсэн хэвгүй одоо гинт ингэ зогссон 4-6 хэд бай гээл заяа. Тэгсэн чинь над дээр яг баг 8-7 гэж асуусан баха. 8-7 хэд бай гэдгс чи би мэддгүү за. Тэгээ би бүр ичээ түнжин тэр араа сууж байгаа хүртэж идэлчихсэн. Тийм. Бүр ингэ нойр хөрөхгүй заяа. Тэгээ ингэ бүр тэгснэ маргааш нь насна одоо асгасан. Тэгэж нэг би аль хичээлээ тийм амар эфорт гаргаж хийдэг хүүхд аваг. Эвэл нормалтай л өвчдөг. Хийвэл хичээл ер нь хийхгүй байх гэж байхгүй. Заалчгүй хийн. Гэхдээ бүр ингээд өөрийгөө зовоож идэх юм хөнгөн гэж. За тийм байна. Тэгээд guys энэ дугаараа өгнөр юу өмснө ярина шүү дээ. Тийм арай болоогүй байна. Хоёр улаан юм өмсч үү. Одоо чамаас эхлэх баха тий. А тийм тий. За guys. Гэтэ өөр ярих юм байна. Одоо хэдэн минут болсон болоо? Өмнөх нь яг нэг 40 минут одоо сая нэг 10 минут гэдэг чинь нэг 50 минут болж байгаа болов. Тэгээд guys өнөөдөр бид хоёр бас нөгөө нэг noodle brew дээр байна уу. Тэгээд өнөөдөр гадаа дараа нь өөр газар сонгоно. Yes. Дараа нь өөр газар сонгоно тий. Тэгээд санал болгох газар байл комментээр үлдээгээрэй. Тэгээд энэ газар зүгээр надад нэг юм амар тухтай санагдаад байгаа болохоор ийш орж ирсэн дуртай байгаад байгаа. Өөр яг ийм газар нэгтжүүл бас гоёлохгүй тий. За тийм байна. Өөр надад ярих юм байхгүй дээ. Чамд сонь сайхан ярих юм байна уу? Надад ярих юм уу? Би нэрээ жирэмсэн болмоор байна. Хуучин амир ингэдэг байсан юм байна. Ингээл хүүхд хэл одоо нэг юм жоон төвхтэй санагдал те. Яй, чанга шүү те. Хөндлөнгөөс хүүхд харахаар чанга шүү гэдсэн бол одоо би яг ментали болон ийм бизнеслогоор тэр үйл явцаа ингээд авч чадах юм шиг ийм филинг надад төрдөг болчихсон. Болоод байгаа. Би бол болоогүй, би олж чадахгүй ч гэхгүй. Чадвал л да. Өөсөө хүн нөгөө нэг тэрийг сонгодгүй шүү дээ. Тэгтээ зүгээр би бол болоогүй. Оо энэ ямар дуртай надад. За тийм байна guys. Надад ч ярих юм байхгүй дээ. Тэгээд би өнгөрсөн 5 дахь шоудад жоохон ятарсан, олон хүнтэй таарлцсан, олон юм ярьсан. Тэгээд жоохон энерги маань уусан. Тэгээд одоо л нөхөгдөж байна. Би хормонд яваад цэцэг асны ирлээ. Үгүй шүү дээ, яриаггүй шүү. Тэр чинь өмнөх дугаарын дараа илүү тий. Тий. Би найзынхаа хормонд яваад цэцэг шүүрсэн. Манайхаа 2 дахь. Yes, 2 дахь. Өмнө уйлахынхаа хормоор 10 би одоо сайн санахгүй 11 юм уу 11-ээс 14 жилийн хооронд аль нэг жилийн өмнө би цэцэг шүүрсэн байд юм аа. Тэгэхэд би чинь дөнгөж 10 хэдэн жилийн өмнө шүүрчээд тэр чинь суух хэрэгтэй зү. А тэгээ үерхсэн үү? Үерхсэн гэхдээ суугаагүй л дээ. Тэгэл тэгэхэд 18 стэйсэн санагдаад тэгвэл тийм 17 тайсэн юм болоо. Тэгээд ээжтэй загнуулаад чи наана юу зогсож байгаа гэд тэг 17 төгч цэцэг шүрсэн чинь эрт суучна гэд айсан юм шиг ба. Чи наах гэж наана зогсож байгаа гэж загнуулаад би зүгээр л зогссон шүү дээ гэд. Тэгэхэд яасан гэж чи нэг ихч миний хөлдөр гიშгэдсэн байхгүй. Тэнгүүт нь ямар ядраатай ингэж удаад хонь ганцаараа нилээн зайтай зогсчихсон. Чи яг юм дээрээс үргэлжтэй гэж барай гэж чи ээж яг зогсож байгаа наана гэж загнаад. Тэгээд дараа нь саяны найзынхаа хормон дээр би заавалч цэцэг шүүрнэ гэж тэгсэр хэлээлээсэн аахгүй. Тэгээ манай зэд инээл тэгэрээ гэж тэгс тэ яг зогсцсон яг хүмүүсээ яг голтон зогсож байсан аахгүй. Тэгсэн чинь нэг юм дахиад нэг зай жоохон завсар гарангуут нөө зай донд нь зогсож гэсэн чи за ирэхгүй бах төө гэж bijсэн чи яг энэ дээрээс ингээ хүрээдэртэй. Харин бичлээ шүүцэн чи юу яг над руу ирчихэж байгаа юм тий. Яг над руу сүхгээ ирсэн. Гэж барьж аваад за удахгүй манай яг бат хурмаа их хаа 2 удаа шүрчж байгаа юм чинь. Тэгээ манай зэн шоололсон. За авна гэсээр бол авдаг ста осготой юм. Юу гэдэл азтай ма чи нэрэл гэл тэгсэн. Авна гэсний авчдаг байгаа шүү гэж. Yes. Бичлэгийг хальт харуулчих уу? Харуултуулаа. Цэцэг шүрч байгаа бичлэг. За тийм. Энд дээр гаргачихгүй юм уу? Чамд эдит хийхэд төвхтэй тэр. Үгүй ээ. За тэгвэл чамрын болчих. Би танарт аригууны яаж хэрхэн цэцэг шүүрэх вэ? Шүрсэн туршлагыг харуулъя. Тэгээд гэсэн чинь нэг ах тэнчээс миний цэцгийг ингээ барай авсан аахгүй. Чи хойноос шүүрчтэй миний цэцгийг
Надаас тэгчихсэн ш тий нэрээ. би тэгээд нэг эмхтэй намаа миний цэцгийг шүүрчлээдэ гэж одоо эргээ асчны хөшөөх за. Яаж юм бол тэр одоо? Тэр ах тэгсэн чи өөрийнх нь охиноос хүнтэй суугаагүй юм шиг байгаа. Тэгээ миний цэцгийг шүүрч тасна охин руугаа шидсэн. Гэтэ би тэрэндээ хэмзэглэвэ яах вэ тэгэл жоохон ууцсан хүн байсан болохоор. Тийм. Гэтэ би охин нь нээсэн бол имзэглэнэ. Яг уу тэгэл яах вэ? Чи нэр arranged marriage-ийн талаар юу гэж үздэг вэ? Надад амар санагддаг шүү. Тийм. Амар одоо өөрөө сонголт хийн гэж одоо өөрт сонголт хийх pressure байхгүй. Бүх юм тодорхой л надад л амар. Одоо жишээ нь 30 хүрээд жин залуутай сунаа гэжсэн бол за окей 30-тлаа сайхан single enjoy гэж явж байгаад за хоёулаа суух удаа гэж суулчвал надад амар санагдчихсан. Чамд надад одоо үед бол нэг сонир санагдаад байна хэцүү баха. Хэцүүлэлтэй. Гэтэ одоо үед бол яа тэгвэл тэгж сонгож байгаа хүмүүс бас арай цөөхөн бэлгүүд үү те. Тэнгууд ингээл амар олон сонголттой байхад чинь хэрвээ тэр хүн ингээд надтай суусандаа харамсаж байгаа бол яах вэ гэж би амар бодох байхаа. Яг бол өөрийнх нь сонголт бишээсэн болохоор гээд. Миний ч гэсэн сонголт биш болохоор таарахгүй зүйлсэнд гарчих бах те. Тэгээд өөрөө сонгоод суусан бол бандан тас хогчно байна шүү дээ. Тийм. Тэгж бодчих. За бүгд хувцс руугаа орцгоё тэхүү. За өнөөдөр бит хоёр улаанаар ярилцаагүй ингэж хувцалсан байгаа. Тэгээд миний энэ улаан цамц болохоор надад амар олон жил байж байгаа. Миний бас нөгөө хайртай цамц. Тийм үү? Олон жилсэн юм шаардахгүй шүү. Би нөгөө нэг их өмсдөхгүй болохоор гэх юм уу? Хаяал өмсдөг. Гэхдээ улаан өнгөтэй болохоор ингээд өмсчөр хүмүүс нөгөө цамц гэдэг дөрөв. Харин тэгээд идэм билээ. Тийм ингээд баг хэдхэн удаа л өмсөж байгаа заяа. Тэгээд баг шив шинэрээ бас. Миний хайртай цамц. Тэгээд дотор нь би нөгөө Арицагийн зүгээр цагаан. Энэ хандхын зүрэнгийн энэ ээж юм байна. За. Дээр үед авчихсан. Одоо байхгүй хөө. Гэтэ загвар магвар амир хөөрхөн юм байна. Тэгээд энэ Арицагийн цагаан бодол гүмсэн байна. Доороо ийм bad blood-ийн өмд өмссөн. Хажуудаа ийм юутай. Адилхан төмөртэй байна тий. Чиний нөгөө дуртай жинстэй ч адилхан. Тийм. Бас ийм төмөртэй болохоор би авсан юм. Энэчээс нь видео ирч. Хүнлэнгөөр нь юулгаа юм бэл шүү. Ийм үү? Тийм. За. Ийм джинс энэ bad blood-ийн нөгөөдөг чинь болохоор өөр брэнд шүү дээ. Тэгээд би доороо нөгөө сарал нүү balance өмссөн байна. Ийм гутал. Тэгээд Арицагийн амстай. Диэт. Энэ байна. Надад болохоор энэ улаан баллаар мангогийн топ. Тэгээд манго чинь хоёр салбартай мэлэн шүү дээ. Гэтэ нөгөөтг нь эцдүүд нь өөр юм болоо гэж би бодсон. Үгүй болов? Тийм шүү. Загварууд нь өөр юм бэлээ. Энд дэдэг эхлүүрийнх нь загвар байхгүй байгаа загвар нь нөгөө стар илүү, зайсан стар илүү. Тэр чинь үлээ. Зайсан стар тийм. Тий, тэнд байдгүй юм бэлээ. Тэгээ би энийг тэр зайсан старын салбараас нь авсан. Тэгээ энд ирсэн чинь би байхгүй лээ. Тэгээд энэ им лидер жакет. Энийг ээж өгсөн. Vintage юм уу? Ээж чинь залдаа өмссөн үү? Үгүй vintage биш. Гэхдээ мэдгүй ээж чамд ийм жакет авсан гэдэг өгсөн. Тэгээд ээжээ авсан юм таалагдахгүй л өсч юм хөрхөн ийм сул том загвартай. Чиний яриадсэн энэ хоол мала тий. Ингэр нь тий. Тэгээд амар гоё зүйл. Тэгээд эхэндээ гэжсэн аа. Гэртээ харид өмсчихсэн. За баярлалаа гоё юм байна. Тэгээ зүгээр нэг юм хар жимшиг сарлж юм шиг юм сул джинс. Washed jeans. Yes. Тэгээд нөгөө нэг бэлтэгийн сандалт байгаа. Ийм байна. Тэгээ улаан өнгөө хослуулад уралдаа топтоо хослуулад улаан цүнх. Энийг онлайн шопоос л авчихсан. Улаан цүнхтэй урлаан уруулын будагтай авах юм байна гэдэг. За чи what's in my bag 30 секундын дотор. Тий. Одоо таймер 50 тий. Таймер 50-ад амар хурдан ярина гэсэн үг тийм. Нүдний шил. Энэ нөгөө чиний чип дээрээ ногоон юм уу бор юм уу гэдсэн шүү дээ. Тэрний харна. Ийм шил. За би таймер тавьлаа шүү заяа. Яг 30 секундын дотор чи what's in my bag хийш үү за. Микэ барьчих уу? Би барих уу чи барих уу? Чи надад бариад өгч. За 1 2 3. Энэ юм харааны шаршил.
Харин шавшиг байна. Улаан урдын гэдэг байна. Гарын төсөө. Энэ манай энэ цаг яадаг энэ аавсыг орсоор явсан чинь им мууртай тол харснаа би санаанд ороод надад авсан. Авир хөрхөө. Им карт толтор байна. 3 2 1 Цэглэгч. дууссан. Оо яг дуслаа. Яг дуусна уу? Яг амжилтаа. 1 2 3 Ном байна. За. Талуун байна. Чихвч бишээ. Микрофон DJI. Тэгээд гарын тос байна. Миний цэнэглэгч чихвч. Дахиад талуун байна. Тэгээд уруулын өнгөлөгч. Уруулын хүрээлэгч. Энэ юу вэ? Арсны тос. Өө тус. Хомсны тас. Хумсны тос. Оо. Тэгээд гэрэлтэйг явж байгаа камер. 2 секунд. 1 секунд. Оо. Тэрэл амжуулах юм байна уу? Тэгтээ яг байдаг юмнууд нь байдгаар л байна тий. Тийм байдаг юмнууд яг байдгаараа л байж. Миний ер нь цүнхэн дандаа байдаг юмнууд байдгаараа л байдаг шээ. Тийм. Яа. Би энийг нэр арай дуусгах байгуудахгүй дуусгаж байгаа. Амар үе дээр явж байгаа. Йоо, энийг очиж авъя гэсээр атал бараг сар болох юм байна. Одоо амар бороо орчлоо шээ. Одоо guys тийм байна. Одоо баяртай. Баярлаа. Enjoy. Анс. Episode 8 үзэнд баярлаа. Битэртэр зөндөө гоё комент үлдээгээрэй. Лайк дараарай, subscribe хийгээрэй. Хоёрын Instagram-ыг дагарыг. Тэрэнд хөөрхөн reel оруулсан байгаа шүү. Тийшөө. Тэгэхэд бүгдээрээ гоё яд жаргалтай байгаарай. Happy арай, сайхан амраарай. Хоёулаа Өглөөний мэнд. Өдрөө гоё өнгөрүүлээрэй. 31-нд орох юм байна. За за. Маргааш нь хичээлд орцгоо юм бүгдээрээ. Штэ. Чи хичээлд орох уу? Би ижил авна. Окей. За за. Bye.